Сайн байцгаана уу үзэгчдээ. Энэ удаагийнхаа дугаараар бодит явдлаас сэтэлсэн киног та бүхэндээ яаж танилцуулахаар бэлдсэн байна. Лайк болон сабаа дардаг үзэгчдээ маш их баярлалаа. Ингээд шууд кинонд орцгоё. Хүнийг яаж ингэж тамалж болдог байна? Бидний ингэж амьдарч ирснийг яагаад одоо хүртэл хэн ч мэддгүй юм бэ? Үнэхээр багтармаар байна. Амьд байгаа би нотлох баримт болж байхад ямар ч арга хэмжээ авалгүй. Ийм зүйл болоогүй гэж хэлж байна. Тэгвэл та хэр удаан Япон хүмүүстэй ингэж хүчирхийлүүлсэн бэ? Анх 17 настайдаа хүчээр баригдаж явж байсан. Тэр үйл явдлыг үнэхээр үгээр хэлхийн ч аргагүй амар. Эмэгтэй хүн сарын тэмдэг ирдэгтэй. Тэр ямар ч хамаагүй. Зүгээр л цэргүүд бидэн дээр хүссэн зүйлээ хийж орхидог байсан. Ямар нэгэн асуудалтай эсвэл өвчтөй болчлоо гэж хэлэхэд шууд л хог шиг хайж тэр дорнд буудаад алчдаг. Гэж бодит тохирогчийн яриагаар кино эхэлдэг. Уг нэвтрүүлгийг үзэн сууж буй Ёнук хөгшин хадагтай санаа алдан сэтгэл нь тавгөрхсөн байгаа харагдана. Тэгээд үзэгдэл 1943 оны Солонгосын Кёнсан намдуу аймаг руу шилжих ба өсвөр насны 3 охид ой модонд нуугдан тоглоно. Харин энэ охиныг Чонмин гэдэг бөгөөд ой дундаас хоёр найзаа дуудан хайж олохтой зэрэгцэн хажууханд нь машины явах чимээ сонсогддог. Охид ч сониучрхан уг чимээ гарсан зүг рүү очиход ачааны машин дээр суусан зэвсэгтэй Япон цэргүүд урд дуур нь давхих бөгөөд охид руу шүлсээ гоожуулан харан өнгөрдөг. Яг энэ цаг үеийн солонгосчууд Япончуудын дарлал байсан цаг үе ба хэн нэгнийг албадан хүчээр авч явах нь энгийн үзэгдэл болсон байлаа. Үүний дараа Чонгмин хоёр найзтайгаа чулуу шидэж тоглодог. Чонгмин тоглоомынхоо мөрөндөө өөрт байсан доогийг гаргаж тавихад хоёр найз нь харин хамбуугныхаа унжлагыг тавихаар болдог. Чонгмин ч чулуугаар сурамгай тоглох ба нэг найзынхаа унжлагыг өөрийн болгон авлаа. Уг унжлага нь солонгос хүүхдүүдийн хувьд их л чухал зүйл байдаг бөгөөд унжлагаа алдсан найз нь уйлан гуншигнана. Харин Чонгминд унжлага угийн л байхгүй болохоор унжлага хоцсондоо ихэд баярлангүйн одов. Үзэгдэл солигдоход Чонгмин аавыгаа холоос харан тосон очлоо. Тэрбээр айлын ганц охин байх ба аав нь түүнд ам байдаг нь харагдана. Аав нь охиноо нуруунд дээрээ суулган тэд дуртай дууга аялан алхахад аниргүй энэ досгонд нар жаргах төхөж байлаа. Тэгээд тэд гэртээ ирэхэд ээжийнх нь байр байдал нэг л ууртай харагдана. Ээж нь Чонминийг чаддаг тоглоомоор найзынхаа унжлагыг хуурж авсанд уурлан унжлагыг нь буцааж найздаа өгөх ёстой гэд ааваар нь дамжуулан явууллаа. Үүнийхэн төлөө Чонминийг ээж нь бусдын зүйлийг дураараа хуурч авлаа хэмээн шийтгдэг. Орой болоход Чонмины эцэг их хоорондоо ярин суух ба ээж нь Япон цэргүүдэд хүчээр баригдаж явсан хүмүүс ор сургаггүй алга болох эсвэл үгсэн гэж сонсогдсон. Чийч бас болгоомжтой байхгүй бол бид хоёр нь яаж амьдрах билээ хэмээн ярьдаг. Үүний дараа ээж нь унтаагүй ганцаар сууж байх ба их хүн лим хойно мэдээж үр хүүхдийнхаа сайн сайхны төлөө үүнийг хийсэн нь ойлгомжтой. Халан гаднаа хайран дотроо гэдэг шиг ээж нь охиноо бусдаас дутуу явчихгүй хэмээн түүнд унжлага зориулан оюун сууж буйн энэ байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрдгийн адилаар маргааш өглөө болж Чонгмин хаанаас ч юм бэ өгсөн гэрлүүгээ ирэхэд тэднийд баахан цэргүүд ирсэн байх ба эцэг эхээс нь ямар нэгэн зүйл асуун шалгаж буйн харагдана. Ээж нь охиноо нүдэрээ яв гэсэн тохио өгсөн боловч Чонгмин даанч ойлголгүй ирчихв. Тэгээд нэг солонгос хэлтэй цэрэг охин дээр очин чи Чонгмин мөн биздэй гэж хэлэн албадан хүчээр авч явахаар болох нь тэр. Ээж нь охиныхоо хувцас сумрыг яаралтай бэлдэнгээ түүнд хандан одоо миний хэлхүүгийг сайн сонс. Хувцсан дотор чи мөнгө хийсэн байгаа. Үнэхээр яаралтай үедээ энэ мөнгийг өгөөд Гүчандан хандагийг өлөө аваачаад өгөөч гэж хэлээр барын аманд орсон ч гэсэн ухаантай байж чадах юм бол амьд үлдэж чадна. Ойлгосноо? Гэж захиад өчигдөр өрөө сууж хийсэн унжлагаа охиндоо өгөн үүнийг биеэсээ хизээж битгий салгаарай гэж хэлэхдээ зэрэгцэн Япон цэргүүд ч гаднаас хурдл хэмээн дууддаг. Япон цэргүүдийн өмнө хүчин мөхсдөд хайртай ганц охиноо ингээд л өгөөд явуулчих эцэг эхийн сэтгэлийг төсөөлөшгүй. Тэгээд үзэгдэл 1991 он буюу ардчилсан үе рүү шилждэг. Энэ үед бас нэгэн үйл явдал өрнөж байв. Нэгэн ээжхэн хоёр бөөдөр ирсэн байх бөгөөд охиныг Ынгён гэдэг. Тэдэнд тохиолдсон явдал нь гэвэл Ынгён охины гэртээ ганцаараа байхад нь эцэг эхийнх нь нэг танил эрэхтэй орж ирэн хүчирхийлсэн байх ба үүний дараа Ынгёны аав гэртээ ирэхэд хүчирхийлэгч эрэхтэй аавыг нь хутгалах бөгөөд аав нь сүүлийн мөчөд хутгаа суглан уг эрэхтэйг бас хутгалж орхин тэр хоёр хоёулаа Ынгёны нүдэн дээр амь насаа алддаг.
Энэ явдлаас болоод охин хэр бараг ярьдаггүй, сэтгэл зүйн өөрчлөлттэй болсон байх нь тэр. Тэгээд ээж нь бөө хатагтай зөвлгөөгөөр охиноо түүн дээр үлдээн зүгээр болох байх гэсэн итгэлийг тэн явлаа. Үүний дараа Ингён өрөөнд дотор ганцаараа ямар нэгэн зүйл рүү ширтэн суухад бөө хатагтай нэгэн шав орж ирэн өөрийгөө танилцуулахад Ингён охин түүнийг ээжээ хэмээн тэрвэрэн авна. Одоогоос хэд хоногийн дараа бөө хатагтай нэгэн айлын зан үлийг хийж байх бөгөөд уг зан үлд Ингёнч бас оролцож байв. Тэрээр бөөгийн итэргэлэгт хүн арчин сууж байтал нуурын ирэг дээр нэгэн цагаан хувцастай хөгшин зогсож байдаг. Ингёнч уг хөгшин рүү очин хэсэг хугацаанд яриа өрнүүлөв. Гэтэл Ингён уг зан үлийг хийлгэж буй хүний аавынх нь сүнстэй ярьсан байх бөгөөд охинд нь аавынх нь үгийг дамжуулан хэлдэг. Үүнийг харсан бөө хатагтай Ингёны чадварыг олж харлаа. Тэгээд үзэгдэл чусооны уйлуу эргэн шилжин маш олон өсвөр насны охид вагонд суун явцгаана. Үүний дунд Чонминч бас явж байлаа. Вагонд байгаа охтуудыг харахад бүгд л хаашаа явж байгаагаа мэдэхгүй харагдана. Хажуудан суух хоёр охины ярианаас сонсоход гутлын үйлдвэрт ажилуулна гэсэн гэж сонсдог. Чонмин хажуудаа суух охинтой танилцах бөгөөд түүнийг Ёног гэдэг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол киноны эхэнд зурагт үзэж байсан хөгшин хатагтай юм. Ёног өндөр халуурч байх бөгөөд мөн түүний ээж нь дүүгийн төрүүлж байхдаа төрхийн хүндрэлээр нас барсныг хэлдэг. Үүнийг сонссон Чонмин түүнийг өрөвдөн ээжийнхаа хийж өгсөн унжлагыг түүнд өгөн. Энэнтэй байхад чамд хизээч муу зүйл тохиолдохгүй хэмээдэг. Тэгээд удаан явсны эцэст вагон зогсон тэднийг манаж байсан цэрэг буу хэмээн хөөн. Вагоноос буухад тэднийг харангацсан мэт ширүүн харцтай цэргүүд тосон авлаа. Тэгээд охтыг машинд ачин бас л нэг зүг рүү явцгаана. Үзэгдэл дахин ардчилсан уйлуу шилжих ба Ёног хөгшин хадагтай унжлаг хатхан сууна. Түүн дээр бөө хатагтай Ингёныг дагуулan ирэх ба түүний сүнстэй холбогддог хувилгаан чадварыг олж мэдснээ хэлэн Ингёнд тохирох бөөгийн хувцас сонгохоор ирсэн нь энэ байв. Ингёнч тэр хаваар сонирхон явж байгаад маш олон төрлийн унжлагуудыг харан нэг унжлагыг барьж аван хүрэхэд өнгөрсөн дэх аимшигтай зүйлсийг харна гэлтэй тэр дорхноо ухаан алдаж ундаг. Үйл явдал дахин өнгөрсөн лөө очин охтыг нэгэн байшинд бөөгнүүлсэн байгаа харагдана. Хаалгаар Уггасан гих нэгэн ширүүн төрхтэй бүсгүй орж ирэн охтыг сонжин харж тэдний насыг асуун цааш явах ба Чонмины насыг асуухад тэрээр 14 гэж насаа хэлдэг. Уггасан түүнийг сонгон цэргүүдэд авч яв хэмээн дохио өгөхөөс үзэхэд охтоос хамгийн жоохныг нь хайж байсан бололтой. Тэгээд Чонминыг цааш өрөөрөө авч орон хүчээр суулган барьж элдв янзын өвчин болон бас онгон үгүйг нь шалгадаг. Чонминыг цаашлаад усанд оруулан цэвэрхэн хувцас өмсгөн бэлтгэж нэгэн жижигхэн өрөөнд оруулан үлдээхээс харахад шинээр ирсэн охтуудаас хамгийн залуухан хөөрхөн онгоныг сонгон авч дээд цолтой цэргүүдэд охин биеийг нь өгдөг болох нь харагдана. Хит их зодууранда ухаан санаа нь орон гарan болсон Чонмин охиныг нэгэн цэрэг нуруунд дээрээ өөрөн алхана. Энэ аимшигт тамийн газрын харанхуй өрөөнүүдэд бяцхан охтын зүрх үхэж амь тэмцэнэ. Чөтгөрөөс ялгаагүй эдгээр Япон цэргүүдийн бахыг нь хангуулж зугааг нь гаргах чар ирсэн охтын хувь тавилан тун хөөрхилэлтэй. Тэгээд үйл явдал Ингён руу эргэн ирэх ба тэрээр ухаан орон уг дүр зураглалыг харсан мэт зочин сэрлээ. Ёног хөгшин хатагтай түүнийг зүгээрөө хэмээн асуухад Ингён урдаа байсан унжлагыг барьж аван Ёног хатагтайд үүн түрхээр буутай цэргүүд харагддаг хэмээн хэлдэг. Ингёны ингэж хэлхийг сонсоод Ёног хатагтай бүр гайхаж орхилоо. Үүний дараа тэрээр тайвширхаар ванта усанд сууж өнгөрсөнд өөрийнх нь туулж ирсэн тэр там шиг амьдрал нь дахин бодогдсон түүнийг одоо хүртэл зовоон тавгүй хөлдөг нь харагдана. Үйл явдал өнгөрсөн лөө дахин буцсан юуч үзээгүй айлын алдраа жаахан охтын нүднүүд харанхуй нүхэнд гацсан аврал эрцгээн. Нөгөө хэсэгт гадаа Япон цэргүүд газар ухаж байх бөгөөд гинтийн дайралд орж ирэн энэ тэндгүй буудал сан үүсдэг. Гинтийн дайралт хийсэн тал нь Чусооны энгийн иргэд байх ба мэдээж Япон цэргүүдлийн хойно илүүрхэн Чусооны иргэдийг бүгдийг нь хороож орхилоо. Дараа нь цэргүүд байрлуугаа буцаж явах бөгөөд замд нь тэдний гарт яргалуулж өгсөн охтын цогцыг хайсан байв. Үүнийг харсан нэгэн гаж Япон цэрэг нэг цогцсны хувцсыг нь тайлж аван цааш явлаа. Харанхуй байшин дотор охид орилолтод тарчилж байхад гадаа харин цэргүүд ээлжээ хүлээн зогсцгооно. Тэгээд түрүүн цогцсны хувцсыг тайлж авдаг гаж Япон цэрэг дайрч дотогш орон нэгэн охин руу нөгөө хувцаа шидэн өмс хэмээн зандарна.
Охин хувцсыг өмсөн иргэн харахад гаж бөгөөд харгас Япон цэрэг урт сэлэн байран зогссон байх бөгөөд хөөрхий охиныг маш аимшигтайгаар яргалан гимтээж орхидог. Яг энэ цаг үед хамгийн жоохон нь болох Чоммийн охин дээр ээлжид нэгэн цэрэг нь орж ирэх ба тэр цэрэг харин бусдаас өөр байлаа. Түүнийг Данака-сан гэдэг бөгөөд тэрээр энэ газрыг ямар газар бол гэж сонирхож орж ирснээ хэлэн Чоммийн охиныг хараад бодлон шал өөрчлөгдөн түүнийг өөрийнхөө охин дүүтэй адилхан хэмээдэг. Тэгээд Данака-сан түүнийг 10 минут ч болтугай амраад ав гэд авах ёстой мөнгийг нь хажууд нь тавилаа. Данака-сан Чомминий нэрийг асуухад тэрээр өөрийнхөө нэрийг Масако хэмээхэд залуу түүнээс жинхэнэ нэрээ хэлээч гэж асуудаг. Чоммийн охин нэрээ үл хилэн уйлахаас үзэхэд тэрээр одоо энэ нэрний эзэн байхаа болжээ. Үүний дараа дүрс шилжгэд охид гадаа салхилан сууцгааж байлаа. Тэгтэл нэг охин тэднийг манаж байсан цэргийг ахаа хэмээн татан зулгаадаг. Хариуд нь цэрэг түүнийг бууныхаа бөксөөр зохих гэж байтал нэгэн охин урдуур нь орж ирэн энэ хүүхдийг галзуурсан гэдгийг та мэдчихэж байгаа штэ. Ганцхан удаа харж үзэлтэй. Дараа нь танд зориулж онцгой үйлчлэгээ үзүүлэх болохоор биднийг 10 минут хооронд нь үлдээ гэж хэмээн гуйгаад цэргийг төрч болтгой цааш явууллаа. Охид хоорондоо түүнийг яагаад галзуурсныг асуухад тэр охины төрсөн ах нь Япон цэргүүдэд нүдэн дээр нь зодуулж нас барсан бөгөөд энэ явдлаас болоод охин сэтгцийн өөрчлөлттэй болсон нь энэ байв. Охид жоохон ч болтгой ингэж нарлаж суух нь тэдний хувьд аз жаргал байлаа. Охидын дундаас нэг нь босож дуу аялахад Чоммийн охин өмнөгшгөө Афтагаа хамт дуулан алхаж буугаар өөрийгөө төсөөлөн боддог. Тэгээд үйл явдал Ёнок хөгшин хадагтай руу шилжлээ. Тэрээр оёлынхаа ажлыг хийн суух бөгөөд зурагтаар нэгэн мэдээ гардаг. Уг мэдээн дээр үед Япончуудад хүчирхийлүүлэн хохирж байсан иргэдийг хугацаа заан харьяа дүүрэг хороондоо ирж мэдгднүү хэмээсэн байдаг. Мэдээг үзсэн Ёнок хадагтай өөрийгөө бүртгүүлэхээр хороон дээр ирсэн байгаа харагдана. Тэрээр энэ тухайгаа хэлэн бүртгүүлэх гэсэн боловч санаа зовоод хэлж чадалгүй буцлаа. Тэгтэл хоёр ажилтан хоорондоо ярих бөгөөд манай энэ хороонд энэ талаар мэдэгдэх хүн байхгүй юм шиг байна. Гэхдээ яаж ч бодсон галзуур чагвал бол ямар эрүүл хүн ирээл бүртгүүлж байх вдэ гэж хоорондоо ярьцгаадаг. Ингэж ярихыг сонссон Ёнок хөгшин ихэд уурлан ажилтан дээр нь очоод би тэр галзуу хүн чинь байна хэмээн сэтгэлээ барьж чадалгүй уйлан хэлнэ. Үүний дараа үзэгдэл Ингён руу шилжин тэрээр агуулхаас им хайж байлаа. Гарч хідэнгээ газарт санаанд гунгахад гинэтэл түүний онгод орон дахин өнгөрснийг харж эхлэв. Цэргүүдэд яргалуулж биеийн өвдсөн охид эмчүүд үзүүлэх ба үзлэг дуусмагц угаасан шууд л харанхуй өрөөлөө нэлгээн дахиад л үргэлжлүүлэн цэргүүдэд үйлчлэх ёстой байдаг. Өвдөгч ирэхгүй энэ тамийн харанхуй өрөөнүүдэд цэргүүдийн яргалыг тэсэлгүй охидын сүнс нэг нэгээрээ тэнгэр рүү хальсаар үүн дунд биеийн өвдсөн байх уг цагаан балааштай охиныг дарган зандран өвдсөн ч гэсэн ажиллаа хийх хэмээн хэлэн ээлжид цэргийг нь оруулж өгдөг. Ярахчин цэрэг орж ирмэгцээ охиныг нүүр нүдгүй шавхурдах нь тун аимшигтай. Энэ явдлын дараагаар охтоор мод хураалгаж байх бөгөөд ингэж л нэгэн охид бие бинийгээ харан бөөнөрөө байцгаана. Цэргүүдийг түр цааш явсны дараа Чоммийн арай гэж нэг юм Ёноктой уулзах бөгөөд хэдий тэдний газар байдаг ч гэсэн хооронд нь уулзалдгүй нь үнээс харагдана. Ёнок болон Чоммийн хоёроос насаар ихч нэгэн охин ирэн тэр гурав зүхтах төлөвлөгөө боловсруулдаг ба хажууханд нь түлээ түүж байсан нэгэн охин тэдний яриаг сонсон бас хамт зүхтахаар нэгддэг. Түлээгээ бөөгнөөж дуусан охид байрлуугаа явах бөгөөд гинтэл Чоммины гидс хүчтэй базлан өвдөж газар атран хэвтлээ. Байран дээрээ очин эмчтэй үзүүлэхэд түүний анхны сарын тэмдэг ирсэн нь энэ байв. Чоммийн зүүдэндээ ээжигээ зүүдлэх ба ээж нь түүнийг эмэгтэй хүн болсонд баяр хүргэн яах ёстойг нь хэлж өгөн даавуу ойж өгч буйгаар зүүдлээ. Чоммийн гадаах хүмүүсийн шууганаар зүүднээсээ сэрэн босож хажуу орны хөшгийг яран даавууг сөхөхөд нөгөө ярахчин цэрэгт ташхирдуулан зовж байсан цагаан балаажтай охин нүд ансан байх нь тэр. Үзэгдэл Ёнок хөгшин рүү шилжин эмнэлэг дээр эмчтэй уулзахаар ирсэн байлаа. Эмчийн ярианаас сонсоход түүнийг хор тавдартай гих ба хавдар нь баг багаар томрон амьдрах хугацаа түүнд баг үлдсэнийг мэдэж авдаг. Үүний дараа Ёнок хөгшин хадагтай бөө хөгшний гэрийг зорж очих бөгөөд нэгэнтэл түүнд амьдрах хугацаа баг үлдсэнийг ч хэлэхүү. Сүнстэй ярьж биедээ оруулах чадвартай Ингён охиноос гуйх зүйл байна хэмээн хэлдэг. Нөгөө хэсэгт өнгөрсөнд Данака-сан Чоммийн охинд цэргийн ангийн байршуулдыг тэмдэгсэн цаасыг өгөн зүхтагт нь нууцаар тусалж байлаа. Оройн тэдний зүхтах цаг болсон байх ба тэд нэг өрөөндөө бөөгнөрсөн байгаа харагдана. Тэгээд нэгэн охин орилж цэргүүдийн анхаарлыг татах үед тэд байшингаас гаран цухтаалаа.
Дараа нь цэргүүд зарим нэг охтыг өрөөнд нь оруулж шалгаж байгаад нэг өрөөний цонхоор хартал Казику гэдэг охин өрөөндөө байсангүй. Үүнээс болоод цэргүүд шижиг аван ой дундуур самран хайж эхэлдэг. Нөгөө талд зүгтсэн охид ухаан жолоогүй гүйж байх ба. Тэр гурваас насаар ихч байсан нэг охин нь бүдэрч унан хоцрон үлдлээ. Чоммин болон Януг гээд тэр гурав гүйж иргэн хартал эгчмэд охиныг байхгүйг мэдэн буцаж явах ба. Тэр охиныг Япон цэргүүдэд баригдсан байгааг олж хардаг. Нөгөө гурав хоорондоо ярилцсан Януг болон Чоммин хоёр байрлуугаа буцаж явахаар шийдэхэд нөгөө охин нь харин цааш ганцаар зүхтахыг сонгодог. Нөгөө талд цэргийн дарга тушаан зүхтан баригдсан охинд хувилцсан хүн байгаа хэмээн унтаж буй охтыг бүгдийн сэрэн шалгахаар боллоо. Тэгээд бүх охтыг өрөөнөөс нь хөөн гарган гадаа зогсоон. Нэг бүрчлэн асуун шалгаж хэрвээ мэдэхгүй гэх юм бол шууд л зодож байлаа. Чоммин болон Януг хоёр амжиж ирсэн байх ба өөрсдөөс нь болоод бусад охтыг ингэж тамлаж байгаад тэд гэмшсэн байгаа харагдана. Гэтэл нэг цэрэг охтыг бүртгэхэд нэг охин байхгүй байна хэмээн хэлдэг. Үүнийг сонсоод дарга цэрэг бүр урлан охтыг шүнжэнгөө залхаан цэрлүүлэхээр шийддэг. Уг явдлын дараагаар цэргүүд өвчтөе охтыг тусгаалan машинд очино. Үүн дунд нөгөө галзуурсан охин болон зүгтах гэж оролцсон эгчмэд охинч бас байлаа. Өвчтөе охтыг ачиж явсан машин нэгэн жалах шиг газар тэднийг аваачив. Буутай цэргүүд охтыг урьдчилан хүлээж байх ба цааш зүгтах гэснийг нь шууд л буудаж орхидог. Тэгээд үлдсэн охтыг цааш хөөн явж үхсэн охтын цогцоор дүүрсэн жалган дээр сүгдэн суулгалаа. Хүйтэн сэтгэлтэй цэргүүд охтыг нэг нэгээр нь буудаж унгаах бөгөөд сүүлийн буудах ёстой цэрэг харин Данака байлаа. Тэрээр буудаж чадалгүй жижигрэн зогсоход өмнөөс нь дарга нь охиныг буудан Данакагч бас мөн адил буудаж орхилоо. Дараа нь бүх цогцыг бөөгнүүлэн бензин хасхан шатаахан тэр. Үзэгдэл Энгёндо шилжин тэрээр онготоо дуудан бөөлж эхлэнэ. Януг хөгшний Энгёноос гуйсан гуйлтан тэр дээр үед нас барсан Чоммины сүнстэй уулзсан ярилцах байлаа. Энгён Чоммины сүнсийг дуудан бидээ оруулж өнгөрсөнд болсон үйл явдлыг ярьж эхэлдэг. Тухайн үед Япон цэргүүд Чусоны цэргүүд дайралт хийн гэсэн мэдээ аван цэргүүд эхлээд эмэгтэйчүүдээс ахуулаад бүгдийг зохицуулахар шийдсэн байлаа. Тэгээд шалгалан бүх охтыг машинд очин нөгөө буудаж алдаг жалга руугаа аваачдаг. Охтыг яг буудан хорох гэж байтал Чусоны цэргүүд дайран орж ирэн эн тэндгүй эмх замраагүй байдал үүснэ. Япон цэргийн дарга эхлээд охтыг аль хэмээн орилох ба тэд Чусон цэргүүдийн өмнө хүчин мөкстөн бүгд алууллаа. Энэ үед Януг болон Чоммин хоёр дайны талбараас зүхтаж амтсан байх бөгөөд Амсгийн сууж байтал нэгэн Япон цэрэг ардаас нь даган ирж тэднийг яг алах гэж байтал азар Чусоны цэргүүд олж харан буудан унгаадаг. Чусон цэргүүд ирэн тэднийг авч явж байтал дутуу буудуулсан цэрэг босч ирсэн байх бөгөөд яг Януг руу буугаа чиглүүлдэг. Үүнийг харсан Чоммин Янугийн урдуур орж буудуулан нас бардаг. Чонгмин түүний үүр дээр амьсгал хураах бөгөөд Чонгминий хэлж чадаагүй үгс Янугийн хэлж амжаагүй харуулсан нь отоог болтол тээж явсан нь энэ байлаа. Тэгээд Януг гөгшин үххийнхээ өмнө энэ бүх тээж явсан харуулслаа. Энгёны биеэр дамжуулан Чонгминий сүнстэй уулзан ярилцаж тайлдаг. Үүний дараа Энгёны сүнс биедээ иргэн ирэх ба тэрээр босч ирэн үргэлжлүүлэн нэг зан үйлийг хийхээр болдог. Зөвхөн Энгёны нүдэнд л харагдах сүнснүүд болох Япон цэргүүд хохирогч октод гээд маш олон сүнснүүд түүнийг тойрон зогсож байлаа. Энгён нэгэн үйлийг хийн Тэнгэр лүү одож чадаагүй охтын гомдолтой сүнснүүдийг тайтгаруулан явуулна. Эцэст нь нийгэм энэ олон жил үргэлжилсэн уй гашуутай сүнснүүдийг тэрээр Тэнгэр лүү нийлгэн дуустдаг. Энэхүү киног Япон цэргүүдэд харамсалтайгаар золиослогдсон хохирсон 20,000-аад гаруй солонгос охид бүсгүүчүүдийн гэгээн дурсгалд зориулан бүтээв. Энэ үртэл киног маань идэвхтэй үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ таалагдах юм бол лайк, subscribe ба идэвхтэй дараарай. Баяртай үзэгчдээ.